Сэлбийн төсөл. Сэлбийн төсөл бол орон сууцчдын төслөөс хамгийн амжилттай явж байгаа одоо хэрэгжиж байгаа төсөл. Та хэд 7 буудлаар ойрд явсан уу? 7 буудал 6 буудлаар явсан байгаа. 2400 айл бараг чөлөөлөд дууссан шүү дээ. Байшингуудын буулгаад, нойлуудын нухаж аваад хөрс солих ажил, хогуудын зөөхлийн цэвэрлэгээний ажил хийж байгаа. Улаанбаатар руу түүхэндээ анх удаа хотынхын төвөөс 2400 айл чөлөөлсөн шүү дээ. Энэ бол бас айгүй том амжилт шүү. Чөлөөлж байгаад яах гэж байгаа? 20 минутын хотоо орхиж байгаа. Ардмын 68 айлынх нь орон сууцны зураг нь одоо ирэх нэг өдөр надад батлагдаж гарч ирж байна. Би тамхтай батлагдсан зурагтай болчих. Тэгээ би цагаан сарын өмнө эхний 5000 айл дээр шууд тендер зарлаж бүх юм бэлэн. Мөнгө нь бэлэн болцсон, газар чөлөөлтийн ажил нь явж байна. 20 минутын хот тол дээр урдаа байхаар бас хамгийн юм гоё төсөл явж байгаа шүү. Сая өнгөрсөн жил 1900-аад айл чөлөөлсөн байсан чинь агрын бохирдол маш огцсон буурсан байна. Яг 6 буудал 7 буудлын орчим дээр чөлөөлт хийгээд ирсэн чинь агрын бохирдол маш огцсон буурсан байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Бид нар орон сууцчлалын төсөлтөө ингээд зүг хэлээд газраа чөлөөлөд яваад орон сууцчлалаа дэд үтцээ тавиад явах юм бол агрын бохирдол нь эрчимтэй буурах нэ.